За бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэндээ domain address гэж юу болох талаар товчхон тайлбарлая. Магадгүй та domain address гэж мэддэг бол үүний тайлбар нь илүү сойч магадгүй. Гэхдээ миний практикаас үзэхэд веб хийлгэж байгаа хүмүүс, вебтэй харьцаж байгаа хүмүүс зарим нэг үед domain нь юу юм бэ, host нь юу юм бэ, ямар их олон төлбөр салгаж авдаг юм бэ гэсэн байдалтай хандж байдаг. Тэгэхээр domain гэдэг ойлголтыг маш энгийн байдлаар ямар ч хүн ойлгохоор хялбархан тайлбарлах гээд үзье. За энд надад терминал байна. За google.com руу ping явуулаад үзье. За тэгэнгүүт энд нэг ийм тоо гарч иж байгаа. Энэ юу вэ гэхээр 172 ийм гээд дөрвөн ширхэг тооны цуглуул байгаа. Энэ бол IP address. Компьютерийн орчинд энэ IP address-ыг тухайн хост руу заасан веб байна. Веб руу заасан хост руу заасан хаяг нь байна гэж ойлгодог. Гэтэл хүн болохоор яг энэ арзгартай дөрвөн тоог чэйжлэх нь бол төвөгтэй учраас хүнийг ойлгоход амархан болгоод хост болгон дээр веб болгон дээр зориулж domain нэр өгдөг болсон байгаа. За одоо би жишээ нь энэ браузер дээр саяны адресыг ингээд бичээд үзэх юм бол энэ маань шууд google.com руу орж байгаа гэсэн үг. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр хүнд ойлгомжтой байдлаар нэршил өгөөд мартагдахааргүй амархан байдлаар веб руу хандаж болох боломжийг domain олгож байгаа ийм нэр нь юм аа. За цаанаа болохоор сайн арзгар тоо байдаг. Domain нэр нь болохоор бүсчлэл болоод орон нутаг янз бүрээс хамаарат com.to domain, email.to domain руу ч гэдэг юм уу те орон нутгаас хамаарат тийм тусдаа ялгагдсан нэр байгаа. Тэгэхээр email.to domain бол жишээ нь Монголдо байдаг. За та domain худалдаж авахын тулд болохоор com.to буюу global domain байх юм бол domain.com ч юм уу те интернетээр дамжуулж хаанаас ч авч болно. Ихэнх хостинг компаниуд өөрсдөө domain авах боломжийг хангаад өгсөн байж байгаа. За email.to domain авах гэх юм бол Монголд бол data.com-оор заавалчгүй дамжуулж аавна. Data.com компани болохоор exclusive буюу email.to domain-ыг ганцаараа заах хэрэгтэй байгаа. Data.com юм ээ. Тэгэхээр com.to domain буюу бусад доменууд нь болохоор яах вэ гэхээр энэ хүн болоод үүнээс доош үнээр авч болдог жилийн гэсэн үг. За эндээс харъя. За энд жишээ нь data.com-ын үн бол 88,000 төгрөг юм байна жилийн. Нөт нь орсон байх гэж бодож байна. За довчхондоо бол юм байна. Танай вебсайт руу хандах хүмүүсийн чэйжлэхэд амархан нэр. Энэ нэр нь болохоор та өөрөө сонгож болно. Брэнд болон бүтээгдэхүүний нэрийг хүмүүс танил ойлгомжтой байдлаар хөрөхөд тухайн хүн браузер дээрээ бичээд, хөтч дээрээ бичээд шууд ороход танай сайтыг мэддэг, сандаг байхын тулд амархан нэршилтэй, товчхон нэршилтэй авах хэрэгтэй. Магадгүй та боломжтой бол хамгийн богинохроо авахыг хичээх хэрэгтэй. Тэгээд нэг үг ч юм уу, аль болох товчлсон нэр баг байх хэрэгтэй. Зураас болоод тийм тусгай янз бүрийн хүмүүсийг бичгэд төвөгшөөхгүйгээр тийм амархан байдлаар нэрээ сонгож аваарай. За баярлалаа.